Сайн байцгаана хүмүүстээ, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За бид эдийн засгийн хамгийн сүүлийн бүлэг сэдвийн хичээлийг үзэж байгаа хүүхдүүд та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа байх. За өнөөдрийн хичээлээр бид нэр төрийн эдийн засгийн хөгжлийн тухай авч үзэх болно. За суралцсан зорилттой хүүхдүүд та бүхэн маань бас анзаарч хараарай. За эдийн засгийн хөгжил гэж юу вэ? Тэгэхээр тухайн улсын эдийн засгийн хөгжлийг хэмжих хамгийн чухал үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт байж байдаг. За бид өмнөх хичээлээрээ төрийн эдийн засгийн бодлого болох сангийн бодлого, мөнгөний бодлого нь хоёулаа тухайн орны эдийн засгийг хөгжүүлж иргэдийн сайн сайхан байдлыг дэвшлүүлэхэд чиглэгддэг болохыг авч үзсэн байна. За тэгвэл хүүхдүүдээ эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт байдаг гэдгийг бид нар сая авч үзсэн ба тийм ээ. За тэгвэл эдийн засгийн өсөлтийг тодорхойлохдоо дараах хоёр үзүүлэлтийг ашиглаж авч үздэг. Үүнд нэгдүгээрт бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хоёрдугаарт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт. За бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь тухайн улсын эдийн засгийн чадварыг харуулдаг бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь тухайн улсын иргэдийн амжиргааны түвшинг илтгэдэг. За энэ хоёр гол ойлголт маань хоёулаа эсдийн эрхийн шалгалт болон улсын шалгалтанд ирдэг нэр томьёо учраас хүүхдүүд та бүхэн маань маш сайн ялгаж ойлгох шаардлагатай байна, тийм үү? За тэгвэл тогтвортой хөгжил ба эдийн засгийн хөгжил гэдэг ойлголтыг бүгдээрээ анхаарч авч үзье. За 1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод Нубийн байгаль орчин хөгжлийн дээд хэмжээний баг хурал болсон байж байдаг. За үүнд тогтвортой хөгжил гэдэг нэр томьёог хамгийн анх гаргаж ирсэн. За энэхүү тогтвортой хөгжлийн тулгын 3 чулуу нэгдүгээрт байгаль орчин, хоёрдугаарт нийгэм, гуравдугаарт эдийн засгийн хөгжлийн асуудал гэж байдаг. Тэгэхээр тогтвортой хөгжлийн тулгын 3 чулууны нэг нь юу ах нь? Эдийн засгийн хөгжил гэдэг ойлголт байна. За дэлгэцэн багш та бүхэн тогтвортой хөгжил гэж юу вэ гэдгийг тодорхойлтыг харуулсан байна. Ирээдүйн хойч үеийнхнийхээ өөрсдийн хэрэгцээгээ хангах чадрыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад хангацсан нийцсэн хөгжлийг тогтвортой хөгжил гинэ гэж. За тэгэхээр эдийн засгийн хөгжил гэдэг ойлголт бол улс орны хувьд маш чухал ойлголт байна. За тогтвортой хөгжлийн нийт 17 зорилго байдаг. За уг зорилгод бас эдийн засгийн хөгжлийг тодорхойлох ойлголтуудыг тусгаж өгсөн байж байдаг. Тухайлбал ядуурлагыг устгах, өнсөглөн зогсоох, сэргээгдэх өмчийг нэвтрүүлэх, зохистой хөлбөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, тийм ээ. Түнчлэн хөгжлийн төлөөх түншлийг бэхжүүлэх гэх мэтчлэн. За тэгэхээр дэлхийн бүх улс орнууд нэгсэндээ тогтвортой хөгжлийн энэхүү 17 зорилгот хүрэхийн тулд бүгдээрээ яах нь хамтарч ажиллаж байгаа ахна. За эдийн засгийн хөгжил гэдэг энэ ойлголт маань тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг ойлголтыг бодвол илүү өргөн хүрээтэй ойлголт байх нь. За тэгвэл эдийн засгийн өсөлтийг хэмжих дараах үндсэн үзүүлэлтүүд байж идэг. Хэрвээ тухайн улс эдийн засгийн өсөлттэй байна гэж үзэх юм бол амжиргааны түвшин дээжилсэн, эдийн засаг өссөн, аж үйлдвэрт буюу бүтцийн өөрчлөлт бий болсон, эдийн засгийн бие даасан байдал нэмэгдсэн, ядуурлагын түвшин буурсан, тогтвортой өсөлт бий болсон, хүний хөгжил сайжирсан гэх мэт үзүүлэлтүүдийг холбон авч үз тайлбарладаг байна. За тэгвэл эдийн засгийн хөгжил гэдэг энэ ойлголтыг ярихдаа бид нар интеграц гэдэг энэ үгийг ойлгох шаардлагатай. За интеграц гэдэг нь бүсчлэх, нэгдэх гэсэн латин үгнээс гаралтай. Хил залгаа улс орнууд гайлын тарафа харилцан цуцлах мөн бусдад саад дотор үгүй болгодог. Энэ бол эдийн засгийн интеграцийн үйл ажиллагаа. За тэгвэл энэхүү эдийн засгийн интеграц маань дараах зорилготой байж идэг. За энэхүү үндсэн 6 зорилгыг багш нь дэлгэцүүлж та бүхэнд харуулсан байна. За мөн дэлгэцэн дээр багш нь та нарт зориулаад энэ Европын холбоо энэ бол эдийн засгийн нэг интеграц юм а гэдгийг харуулж өгч байгаа. За энэхүү Европын холбоон дотроо 7 байгууллагыг өөртөө багтаасан ийм холбоо байж байдаг.
Тэгвэл олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа буюу интеграц яагаад ер нь хэрэгтэй юм бэ гэдэг тухай бүгдээрээ одоо авч үзье. За дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн солилцох явцад үүсч байгаа харилцааг бид нар дэлхийн зах зээл гэж нэрлэж байдаг. Тэгэхээр энэхүү дэлхийн зах зээл дээр улс орнуудын эзлэх байр суурийг дараа шалгууруудаар тодорхойлж өгч байдаг. Эдийн засгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, эдийн засгийн өсөлт, гадаад эдийн засгийн хэлбэр. Тэгэхээр энэхүү дөрвөн гол шалгуур нь тухайн улс орныг дэлхийн зах зээл дээр бусад улс орнуудтай харилцахад ямар байр суурьтай байна вэ гэдгийг яах нь тодорхойлж өгдөг баг. За хүүхдүүдээ та бүхэн багшийнхаа өнөөдрийн хичээлийг мөн дэлгэрүүлж уншаарай гэж багш нь хүсье. За энэхүү одоо бүлэг сэдв эдийн засаг гэдэг 11-р ангийн бүлэг сэдвийг үзэж судлахад бүлгийн дүгнэлт гэдэг хэсэг хүүхдүүд маш чухал учраас энэхүү хэсгийг хийгээд багшаасаа бас асууж зөвлөгөө аваарай гэж багш нь хүсэж байна. За ингээд өнөөдрийн хичээлээр хамт байсан хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзтлаа баяртай. За түүнчлэн хүүхдүүдэд багш нэг зүйлийг бас та нартаа сануулж хэлье. Телевизийн хичээлүүдийг хүүхдүүд та бүхэн маань бас маш сайн анхаарч үзээрэй. Багшийнх нь энд яриаггүй хэлэгдээгүй зүйлүүд бас тэнд дөрдөгдөж байгаа учраас өөртөө бас тусан авч хэрэгжүүлээрэй гэж багш нь хүсэж байна. Ингээд хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзтлаа. Баяртай.